За сайн байна. Дараагийн нэр дэвшигч маань Инх Баяр гэж хүн байна. Та 5-аас 10 минутанд багтаан өөрийнхөө талаар болоо одоо ирээдүйд хүний эрхийн комиссийн гишүүнээр сонгогдвол хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулах хэрэгтэй байгаа. Тэгээд цахимаар асуулт асуухаа илэрхийлсэн иргэд бол ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт таавна гэсэн ийм дигийн дагуу явах хэрэгтэй. Та танилцуулах. За намайг Санж Мэтрийн Ихвэр гэдэг 1977 онд төрсөн. За налах төргийн 10 жил төгсөөд Украин улсын их сургуулийн олон улсын харилцааны их сургуульд олон улсын нийт эрх зүйчээр төгссөн. 2001 онд төгсөж ирээд улсын хурлын тамгын газарт хуулийн хэлтс, за хууль зүйн байнгын орны ажлын албанд зохион байгуулагч референт зөвлөх, за мөн хуулийн хэлтс хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. За 2006 оноос санхүүгийн зохицуулахын эрх зүйн байдлын тухай батлагдсантай холбогдуулан санхүүгийн зохицуулах орны даргын хуулийн зөвлөхөөр ажилласан. За улмаар буцаад их хурлын тамгын газарт хууль зүйн байнгын оронд ажилласан. За 2012 оноос шүүхийн эрхийн зөвлөлд шүүхийн захиргааны удирдлагын газрын ахлах референт, шүүхийн зохион байгуулалт хэлтсийн дарга, шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга, за мөн одоо шүүхийн хүннээ нөөцийн газрын даргаар ажиллаж байгаад 2019 оноос одоо эрүүл мэндийн даатгалын ерхий газрын тамгын газрын даргаар ажилласан. За ажиллаж явах хугацаанд бол одоо хүний эрх чөлөөтэй холбоотой асуудлаар хийжсэн ажлууд бол одоо ер нь бол голдуу хүний эрх чөлөөтэй холбоотой асуудалд бол гол фокусж ажиллаж байсан. За энэ дээр юу гэхээр одоо улсын хурлын хууль зүйн байнгын орнуудтай хуулийн хэлцэд байхдаа бол одоо улсын хурлаар хэлцэж байгаа хууль, улсын хурлын бусад шийдвэрийн төслүүд дээр бол одоо үндсэн хууль, бусад шийдвэрүүдийг одоо олон улсын гэрээ конвенцуудыг одоо нийцэж байна уугүй юу? За тухайн одоо өргөн барьсан шийдвэрүүд нь одоо бусад байнгын орнд одоо хэлцэж байгаа асуудлууд нь хүний эрх үндсүүлэлтэд зөрчилж байна уугүй юу гэдэг одоо хүсэлтийг бол одоо хууль зүйн байнгын орнд дэсний дагуу тэн дээр бол хянаж одоо дүгнэлт санал дүгнэлтүүд гаргадаг. За ийм одоо чиглэлүүд ийжсэн. За мөн одоо хууль зүйн байнгын орнд эрхлэх асуудлын өрөөнд бол одоо хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал байдаг. За энэ чиглэлээр бол одоо хорих анги, шүүхэн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага, цагдаа орох байгууллагууд дээр одоо тавигдж байгаа стандартуудад хангагдаж байна уугүй юу? Холбогдох хууль тогтоомжтод одоо хэрэгжилт ямар байна? Энэ чиглэлээр бол одоо ажилласан. За 2002 оны одоо хууль хяналтын байгууллагуудын одоо үйл ажиллагаа зохицуулсан эрх зүйн шинжилэл, эрх зүйн зохицуултууд одоо намайг байж хахад бол одоо их хурлаар хэлэлцэн батлагдсан. За энэ дээр л одоо эрүү иргэн, за эдгээрийн процессын хуулиуд, цагдаагийн байгууллага, нотариат, өмгөөлөл, за гэх мэтлэн гэл олон хуулиуд бол тухайд бол одоо шинжилэн батлагдсан. За шүүхийн эрхийн зөвлөлд байхад бол одоо шүүхийн багц хуулиуд батлагдсан даруйд бол одоо тэнд одоо хуулийг хэрэгжүүлэх үүрэг авч шүүхийн эрхийн зөвлөлийн одоо томилогдсон. За энд очиод одоо шинэ хууль хэрэгжүүлэхээс өмнө одоо шүүхийн эрхийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг одоо сонгохоос ахуулаад шүүхийн багц хуулиар хүлээсэн 44 орчим дүрм журмууд байдаг. За энэ дүрм журмууд бол одоо хариуцсан нэгжийн даргын хувьд бол одоо нэгтгэж, салгаж, боловсруулах, за шүүхийн эрхийн зөвлөлийн хуралд оруулж одоо хэлэлцэн батлуулах, за батлагдсан одоо хууль тогтоомж дүрм журмуудыг одоо хэрэгжилтийг одоо Монгол улсын нийт шүүх хэм байгууллагууд дээр л хэрэгжилтийг хангахад одоо арга зүй зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажилласан байдаг. За ингэж ажиллахдаа бол одоо хүний эрх шүүхийн хэрэг маргаанууд хянан хилцүүлж байгаа иргэний одоо эрхийг хангахад одоо наадч одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний одоо орж гарахаас ахуулаа шүүх хуралдааны танхимд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн бага насны хүүхэд хэрхэн яаж одоо суух уу, хэрхэн яаж одоо нөлөөнд автахгүй байх уу, за гэрч орхичийг одоо хэрхэн яаж хамгаалах уу, тусдаа өөрөө тасалгааны асуудал эдгээр бүгдийг одоо захимаар яаж зохион байгуулах уу, за цагдаа орох төвд одоо саатуулагдж байгаа шижигтэн ялагдагч нарыг одоо хэрхэн одоо
шүүх хуралд одоо оролцуулж яг бичлэн оролцуулах юм шаардлага гарсан. За энийг бол одоо цагдаа барих төвүүд дээр л одоо онлайн тим танхимуудыг байгуулах асуудлыг бол журмуудыг гаргаж зохион байгуулалт техник нөхцлүүдийг хангаж одоо ажилласан байдаг. За эрүүл мэндийн даатгалын ерхий газарт ажиллаж байхдаа бол одоо бас мөн адил шинэ байгууллага байсан. Энэ дээр бол одоо бид нар эрүүл мэндийн даатгалын одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо хэрхэн яаж хүргэх вэ? За эрүүл мэндийн одоо сангийн одоо санхүүжилтийг иргэдэд хэрхэн тэгш яаж хуваарлах вэ? Хүртээмжтэй байлгах вэ? За ялангуяа одоо иргэд одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг заавал одоо бичлэн гэхээсээ илүү одоо энийг яаж захимаар яаж иргэдэд ая туутай байлгах вэ? Яаж өөрийн шаардлагатай даатгалын шимтгэл төлбөрийг одоо халсын зайнаас яаж хянах вэ гэдгийг захим талаас нь бол нэлээд анхаарч ажилласан. За энэ маань өнөөдөр одоо бүрэн хэрэгжээд одоо хэрэглээнд гартсан байгаа. За санхүүгийн зохицуулалт хооронд ажиллахдаа бол одоо 2006 онд ажилд орсноос хойш хамгийн дөрөнд бол одоо холбогдох шинэ байгууллага байсан. За хэд хэдэн байгууллага нэгдээд ийм шинэ байгууллага бий болсон. Энэ дээр бол одоо тухайн хууль тогтоомжуудын бас төдөө зохицуулалтаас холбогдуулаад одоо хадгаламж зээлийн хоршоодын хадгаламж эзэмшдийн одоо хохирлын асуудал бий болсон. За энэ шалгалтын үр дүнд бол одоо энэ зөрчлүүд илэрч одоо бас нийт их хамарсан юм. Нийтээ одоо анхаарлыг татсан юм асуудал бий болсон. Олон мянган хадгаламж эзэмшид одоо эд хөрөнгөөр хохирсон ийм асуудал гарч ирсэн. Энэ асуудлаар бол одоо холбогдох шинэ шалгалтуудыг явуулж одоо хохирлыг барагдуулах. За мөн одоо хууль зүйн байнгын оронд багтаа энэ хадгаламж эзэмшдийн хохирлыг барагдуулах чиглэлээр бол одоо хууль зүйн байнгын ажлын хэсэгт орж нэрийн бичгийн дараагаар орж ажиллаж одоо бас холбогдох байгууллагуудаар ажиллаж исэн. Иймэрхүү холбогдох шийдрүүдийн төслийг боловсруулж бас их худлаар батлуулж исэн. Иймэрхүү зүйлс байгаа. За ингээд товч танилцуулахад ийм байна. Та бүдгийн асуултанд хариулъя. За баярлалаа. За энэ хоёроос асуулт асуухаар илэрхийлсэн 6 хүн байна. Үлзий сайхан, Эрдэнэ, Болор сайхан, Баяр сайхан, Алтан туяа сүх гэрэл гээд. Ажиглагчаар оролцохоор илэрхийлсэн Ган тулга, Алтан гэрэл, Ууган Баатар, Нар мандах, Саруул, Мөнх зул, Ариуна, Туул, Зол заяа, Бадмарг, Бадан маргч, Халиуна гэсэн хүмүүс ажиглагчаар оролцож байна. За үлзий сайхны микрофоныг байна. За асуулт асуурай. Сайн байна уу? За энэгээр нэр дэвшигчээс сая таны ажлын туршлагыг ингээд сонсож байхад ер нь төрийн байгууллагад төлхөө ажиллаж исэн хүн байна. Тэгээд манайхны нэг ойлголт байгаа л да. Хүний эрх гэхээр иргэдийн эрхийн асуудал яригдаад байдаг. Эргээгээ төрийн байгууллагын албан хаагчийн эрх зөрчигдөж байгаа тохиолдолд за хүний эрхийн комиссийн гишүүн болсон хүн одоо ямар байдлаар хамгаалах ёстой вэ? Тухайлбал одоо төрийн тусгай албан хаагчдын эрхийн асуудал байна. Иргэдийн гомдол мэдээллийг бол бид нар аваад шалгах нь бол зүйтэй. Гэтэл төрийн тусгай албан хаагчдын амби эрүүл мэндэд хатсан эдийн засгийн эрх чөлөөнд нь халтсан тохиолдолд тэрийг бол бид нар тэгсгээд аваад өнгөрөөд байна уу гэсэн одоо иргэний зүгээс харж байхад бол тийм зүйлүүд байгаад байдаг. Тэгэхээр энэ тал дээр төрийн албан хаагчийнхаа эрх тэр чинь хувь хүнийхээ хувьд бол эрхийнхээ асуудал эрхээ бол хангуулах хэрэгтэй тийм ээ хамгаалуулах хэрэгтэй. Гэтэл төрийн албан хаагч болохоор хагас эрх эдэлж байгаа юм шиг байна. Энэ тал дээр та ямар ажил хийх боломжтой вэ? Байр сууриа илэрхийлнэ үү? За баярлалаа. За төрийн албан хаагч бол чи эрх зөрчигдсөн тохиолдолд бол одоо энэ төрийн албан хаагч бол Монгол улсын иргэн ядгаагүй бас энэ төр ялгуулах асуудал байхгүй. Төрийн албан хаагчийн одоо эрх зөрчигдсөн хүний эрх үндэсний комиссд хандсан тохиолдолд энэ дээр л одоо бас Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн чиглэлд хамааралтай асуудлаар Монгол улсын иргэний одоо эрх ашиг хамгаалахад ямар ажиллагаа механизмыг явуулах ёстой, тэр чиглэлийн ажлууд хийх ёстой. За мөн одоо төрийн албанд олон жил ажилласны хувьд бол одоо төрийн албан хаагч руу дайрч давшлах, гүтгэх, за тэдний одоо нэр төр алдар хүндэд одоо халдах ийм асуудлууд одоо баггүй байдаг. За энэ дээр бол одоо төрийн албан хаагч нарт дийлэнхтэй одоо чимээгүй, дуугүй ингэж байдаг.
Энэ чиглэлээр бол одоо бид нар бас төрийн албаа хаагч нарт бол ерөн ганц төрийн албаа хаагч гэлтэггүй бас Монгол Улсын иргэн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэдэртэй хамгаалалтын асуудлаар бол одоо эрхээ хамгаалалтлаар бол одоо шаардлагатай мэдээлэл соёныг эрүүлэх чиглэлийн юмнууд бол их өгөх ёстой. Чимээгүй суугаад байхгүй та нараас ингээд одоо холбогдох төрийн байгууллагаар дамжуулж энэ эрхээ хамгаалуулж байх ёстой. Мөн үндэсний комиссар хандж эрхээ хамгаалуулж байх ёстой. За төрийн албаа хаагчид бол өөрсдийн бас тусгай хуулиудаар л төрийн албаа хаагч одоо амь нас, эрүүл мэнд, за нэр төрх үндэд одоо халтсан тохиолдолд бол одоо холбогдох хууль тогтоомжууд дээр одоо зохицуултууд хангалттай байдаг. За энэ зохицуултууд бол хангалттай бас боломжийн хэмжээнд бас эдгээр одоо хохирлыг барагдуулах хэмжээнд одоо байдаг. Мөн одоо зөрчлийн хууль, эрүүгийн хуулиудаар л зохицуултууд байдаг. Энэ чиглэлээр бид нар л одоо тухайн хандсан төрийн албаа хаагч, төрийн тусгай албаа хаагч нарт бол одоо холбогдсон зөвлөгөөнүүдийг өгөх шаардлагатайг бол одоо холбогдох одоо байгууллагад хандаж одоо шаардлага зөвлөмжөө өгөх ёстой. Энэ дээр л бид нар ер нь бол бодиттой ажлуудыг л хийх ёстой. Тэрнээс одоо ингээд нэг ерөнхий ингээд зөвлөчөөд орхиод ч юм уу хойноос хараад хянаад суухаасаа илүү одоо эрхэн зөрчигдсөн одоо тэр иргэд хүүхэд ялангуяа хүүхэд хөгшөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэд бол одоо онцгойлон анхаарч одоо тэрний хойноос нь хүй хаа гэдэг холбогдох төрлийн байгууллага албан тушаалтан эдгэрт бол одоо шаардлага байнга тавьж идэг, хойноос нь бас байнгын хяналтаа тавьж идэг тухайн асуудлыг дуустал нь одоо энэ ажлууд хийх цаг алдалгүй их хэвээр шуурхай их хэвээр Монгол. За баярлалаа. Сүх гэрэл микрофон болохгүй шин ёо бичээд ирүүлсэн. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Та энэ хуулийн төсөл дээр ажилласан хүний хувьд батлагдвал юунаас нэхэлж хэрэгжүүлэх вэ? Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийн төсөл дээр би ажиллаагүй. Тэгэхдээ хүний эрх хамгаалагчийн тухай хуулийн төсөлтэй бол танилцсан. Энэ дээр л одоо голдуу бол одоо төрийн хүний эрх хэрэгжүүлээ зөрчигдсөн тохиолдолд одоо хүний эрхийг хэрхэн яаж хамгаалах вэ? Тэр дундаа одоо төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагыг одоо хэрхэн яаж хамгаалах вэ? Төрийн чиг үүргийг одоо хэрхэн яаж зохицуулах вэ? Ямар байх вэ гэдэг юм бол ийм харилцааг зохицуулсан хууль байлаа. Гэхдээ миний бол одоогоор бодож байгаагаар бол одоо энэ бол хүний эрхийг хамгаалахад бол дан ганц хүний эрхийн үндэсний комисс бол дангаараа ийм цөөхөн баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллах бол юм боломжгүй гэж хардаг. Энэ бол одоо хаана Монгол улсын иргэн байна, гадаадын иргэн байна, Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа ажиллаж амьдарч байгаа, мөн одоо гадаад улсад одоо ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн эрх ашигыг хамгаалах талаар бол одоо ажиллах ёстой. Тэгэхээр энэ бүгдэн дээр л бид нар л одоо хүн хөгжил хөлцгөө тул одоо холбогдох төрийн байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагаагаа сайжруулах, тэдний дэмжлэг тусалцаатайгаар энэ хүний эрх чөлөөг хамгаалах, хангах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд бол одоо тэдэнтэй ажлын үеэлтэйгээ нийлэн нэгт холбоотой ажиллах ёстой. Ингэж л одоо энэ бид нар үндсэн чиглэлээр үндсэн зорилтонд хангана гэж үздэг. Тэр дундаас бол одоо төрийн бус байгууллагын одоо дэмжиж сайн ажиллах ёстой. Энэ чиглэлээр хүний эрхийн чиглэлээр бол одоо олон төрийн бус байгууллагууд байдаг. Энэ төрийн бус байгууллагуудыг одоо дэмжлэг. За мөн одоо соён гэрүүлэх чиглэлээр эдрийг одоо дэмжлэгийг тусалцааг авах ёстой. Тэгэхээр одоо би хэрвээ комиссийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд одоо хамгийн түрүүнд бол одоо хүний эрхийн үндэсний комиссийн төсөв санхүүгийн асуудлыг бол одоо хангалттай хэмжээнд нэмэлт талаар бол одоо ажиллах шаардлагатай гэж хардаг. Ингэж байж одоо бид нар одоо бид нар зорьсон зорилтоо энэ төрийн бус байгууллага холбогдох одоо сургагч багш холбогдох одоо энэ томилт бүхэл зүйлтэй бол одоо энэ захим үндэсний комисс болгоход бол одоо төсөв санхүүгүйгээр энэ ажил бол явахгүй. Тэгэхээр бол энэ чиглэлээр ажиллана. За мөн одоо хүний эрхийг хамгаалахад бол одоо хэвлэл мэдээл олон нийтийн байгууллагын та олох самтарч ажиллах шаардлагатай. Шүүх эрхийн зөвлөлд бол ажиллахад бол одоо манай шүүх эрхийн зөвлөлийн хэвлэл мэдээл олон нийтэд харилцах хэлцэл их мундаг ажилласан байдаг. Ажилласан.
Энэ бол гол юм нь юу гэхээр бол хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллагуудын одоо шүүх эрх мэдлийн чиглэлээр одоо сэтгүүлчдийг мэрэгшүүл сургахад бол их анхаарсан. За энэ улмаар бол одоо сэтгүүлчдийн мэдлэг мэдээлэл дээшлж одоо шүүхийн хараа тус байдлыг олон нийтэд одоо таниулах, сурчлах чиглэлд бол одоо их төхөн болсон. За энэ чиглэлээр бол одоо бид нар бас эдгээр байг Угсаахан ажлын хэсэг шүү. За баярлалаа. Би нөгөө асуултууд байгаа. Гэхдээ шууд хариултыг аваад цагтаа бол багтаа тэгээд даргалагч та бас цаг үе ачвал хэлнэ. За нэг ихний асуулт таныг одоо шууд удирддаг албан тушаалтан эсвэл одоо хамтын удирдлагаас таны одоо хамгийн чухалчилдаг үнэт зүйл эсвэл үндсэн хуулийн үзэл санаа зарчмыг илт зөрчсөн ийм тохиолдол гарч ирсэн үү? Жишээ байна уу? Олон байгууллагад олон хүмүүстэй хамтарч ажиллаж исэн. За яг миний бол одоо практик дээр миний одоо удирдлаганд байсан миний намайг удирдах исэн хүмүүст бол одоо үндсэн хуулийн үдэл санааг, үндсэн хуулийн зүйл заалтыг бол одоо зөрчиж исэн. Бол зөрчхийг завдсан юм зүйл бол одоо санахгүй байна. За баярлалаа. За хоёр дахь асуулт. Та шүүхийн ерхий зөвлөлд 7 жил орчим ажилласан байна. За бид бүхний мэдээр 13, 15 онд бол шүүхийн асуудал гарсан юу гэхээр шүүхийн бүтцийг өөрчлөх явцад Монгол улсын анхан болон давзаалдах шатны бүх шүүгчдийг чөлөөлөөд томилготой 13 энэ Монгол улсын ерөнхийлөгч үлдээсэн. Миний араас шүүхийн ерхий зөвлөл юу ч хийгээгүй. Хоёрдугаар шүүхийн ерхий зөвлөл чөлөөлөөд өргөн барихтаа маш олон шүүгчдийг өөртөөс нь санал авахгүй ийш тийшээ томилцоо. Хөвсгөл рүү 2 шүүгчийг томилсон. Энэ бол шүүхийн ерхий зөвлөлийн өөрийнх нь санал. Маш олон санал гомдол гарсан араас нь юу ч хийгээгүй. Та энэ үед бол энэ зөвлөлд ажиллаж исэн. Тэгэхээр энэ өөрөө үндсэн хуулийн үзэл санаа шүүгчийн хараацс байдалд нийцсэн үйл ажиллагаа байсан уу? Энэ дээр хэлнэ үү? Хоёрдугаар таны зүгээс ямар байр суурьтай байгаа энэ дээр тулгуурлаа та тухайн үедээ ямар байдлаар удирдлагатайгаа эсвэл энэ зөвлөл дотроо яаж ажиллаж ямар одоо зүйлийг санаачилж хийсэн бэ тодорхой хэлнэ үү? За баярлалаа. Шүүхийн багц хууль батлагдаад шүүхийн зохион байгуулалт бүтц бүрэлдэхүүнтэй холбоотой их хурлын шийдвэртэй хэрэгжүүлэх зорилгоор одоо бүх шатны шүүхүүдийг одоо тойрогчлон за шинэ бүтцийн дагуу байгуулсан. За ингэж байгуулахад бол бүх шатны шүүхийн шүүгчдэрийг одоо бүх шат тушаад ээж юухаас бусад анхандаа бүх шатны шүүхийн шүүгчдэрийг чөлөөлж бүгдийг чөлөөлж одоо шинээр томилсон. За энэ бол нэлээд том ажиллагаа явагдсан. Шүүгч болгоны талаар бол одоо бид нар холбогдох судалгаануудыг явуулсан. За 13 шүүгчийн талаарх бол маргаан бол одоо тухайн үеэс хойш өнөөдрийг хүртэл явдаг. За эдгээр 13 шүүгчийг бол одоо шүүхийн ерхий зөвлөл одоо томилуулахаар Монгол улсын ерөнхийлөгчд өргөн барьсан бүгднийг. Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргахдаа 13 шүүгчийг томилоогүйгээр зарлиг гаргасан. Тэгэхээр энэ бол одоо манай шүүхийн ерхий зөвлөлттэй холбоотойгоор бол одоо хууль зөрчсөн асуудал байхгүй гэж харж байгаа. Дээрээс нь одоо шүүгчийг шилжүүлэн томилоход одоо шүүгчийн саналыг авахгүйгээр томилсон байна гэдэг асуудлын хувьд бол за Монгол улсын хуульд бол одоо шүүгч эрх зүйн байдлын тухай хувьд одоо шүүгчийг шилжүүлэх, сэлгэх тохиолдолд шүүгчийн хүсэлтийг саналыг авч бичгээр өгсөн саналын дагуу бол одоо томилдог хуультай. За Монгол улсын үндсэн хуулийн шүүгчийн хараа тус бие даасан байдлыг одоо энэ шийдвэр нь одоо зөрчсөн үгүй гэдэг асуудал дээр бол би бол одоо зөрчсөн гэж харах юм байна. Би яг саяны 2 шүүгчийн кейсийг бол санахгүй байна л да. Тэгэхдээ зөрчсөн гэж харж байна. Шүүгчийн хараа тус бие даасан байдлыг зөрчсөн энэ зөвлөдөх. Учир нь яагаад юм бэ гэхээр одоо шүүгчийн өсөл сонирхлоор
саналын авалгүйгээр одоо шилжүүлэн томилсон асуудал. Өөрөөр хэл хүсээгүй тохиолдолд шилжүүлэн томилсон нь бол одоо зорцсон гэж би харж байгаа. За ерөнхий зөвлөлд бол ажиллаж байхдаа энэ чиглэлээр юу хийжсэн бэ гэхээр одоо миний ойлгосноор шүүгчийн хараа тус бие даасан байдлыг хангах чиглэлээр юу хийжсэн бэ гэхээр бол одоо энэ шүүгчийн энэ чиглэлээр одоо холбогдох дүрм журам шүүгч бол одоо захиргааны байгууллага, улс төрийн байгууллага юунаас л одоо хараа тус байх ёстой гэдэг талаас бол одоо нөлөөллийн мэд төлөвлөлийг хангах журам, за мөн шүүгчийн аюулгүй байдалтай холбоотой дүрм журмууд, за энэ хууль зүйн сайд, улсын ерөнхий прокурор эдэрт хамтарч баталсан хэд хэдэн журмууд байдаг. Энэ чиглэлээр бол дүрм журмуудыг батлуулж одоо хэрэгжилтийг одоо шүүгтээр хангах. За мөн одоо энэ асуудлыг хариуцсан төрийн байгууллагууд дээр сургууль сурчлагын ажлуудыг бол хийх. За үр дүнгээ өгсөн. За баярлалаа. За дараагийн асуулт нь юу вэ гэхээр энэ Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 103.1 дээр нэг ийм заалт байдаг. Амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх асархад зориулан 6 сар хүртэл насны хүүхэдтэй буюу нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй ихэд 2 цагийн 6 сараас нэг хүртэл насны хүүхэдтэй болвол 1 цагийн завсарлага нэмж өгнө гэсэн ийм заалт бол байдаг. Та энийг бас мэдчихэж магадгүй. Өөрөөр хэлбэл хүүхэд хөхүүлэх асрах энэ одоо нэмэлт завсарлагыг бол одоо зөвхөн ихэд өгөх ийм заалт байдаг. Энэ дээр одоо та хүний эрхийн үүднээс анализ хийж дүгнэлт хийвэл юу гэж үзэх вэ? Энэ маань өөрөө одоо Монгол улсын үндсэн хуулийн 14-р зүйл заасан одоо тэгш ирэх хийн тэр үзэл санаанд нийцж байгаа юу үгүй юу? Ямар үндэслэл байна вэ гэдэг ийм асуулт. За баярлалаа. Хөдөлмөрийн тухай хуульд бол одоо бага насны хүүхэдтэй эцэг их хэд одоо холбогдох хөнгөлөлт, за чөлөө олох асуудал, амралтын асуудлууд бол одоо бүгд зохицуулсан байдаг. Яг саний 103 дугаар заалтын хувьд бол за би ч одоо төрийн байгууллагад шүүхийн захиргаа, шүүхийн хүний нөөцийн чиглэлээр, тамгын газрын чиглэлээр баггүй хугацаанд ажилласан байдаг. За миний практикаас харахад бол одоо ийм хүүхэд асрахад бол зөвхөн одоо эцэг ихт нь одоо энэ чөлөөнүүдийг өгдөг. Ажлаа хийхийн дундуур одоо гэрэл угааг гүйж хүүхдээ хөхүүлэх, харах ийм бол одоо цаг чөлөөнүүд өгдөг. За энэ нь бол одоо үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн одоо тэр холбогдох заалтуудыг зөрчиж гин үү гэх юм бол одоо хүний үндсэн хуулийн цэцтэр очих юм бол энийг бол би бол одоо зөрчсөн гэж л харна. Зөрчсөн гэж л шийдвэр гарах байх гэж би бодож байна. Би энэтэй бол одоо санал нэг байна. Яагаад гэвэл одоо үндсэн хуульд бол одоо хүнийг нас хүйсээр нь одоо ялгуулан гадуурч болохгүй гэдгийг заалтыг одоо зөрчсөн гэж үзэх байхаа гэж бодож байна. Сүүлийн товчхон цаг ганцхан минут. Тэгэхээр түрүүн та нөгөө шүүхийн ерхий зөвлөлд ажиллаж байхдаа бол одоо нөгөө саналыг авахгүйгээр чөлөөсөн бүтцийг өөрчлөлтөөр чөлөөсөн шүүгчийг буцааж томилохдоо өөр тийшээ өөр шүүх рүү өөр Улаанбаатараас аймаг руу явуулсан ч гэдэг юм уу. Энэ асуудал дээр шүүгчийн хараац байдал зөрчсөн гэж та байр сууриа хэлсэн. Тэгвэл миний тэр ихний асуултын гол юу вэ гэхээр яг тэр зүйл хийгдэх үед та бол тэнд одоо ажиллаж ирсэн. Тэгэхээр яг энэний эсрэг одоо та зөрчсөн гэж үзсэн ба шүү дээ. Тэгэхээр энийг одоо тасан зогсоохтой холбоотой эсвэл энэ санал гарч явахтай холбоотой ийм үйлдэл зүйл одоо тэр бүтэц дотроо авч ирсэн үү гэсэн юм байгаа юм. Тэгээд дээрэс нь тэр ерөнхийлөгчийн үйлдэл бол тусдаа тэгтээ зөвхөн үндсэн хуулийн одоо шүүхийн ерхий зөвлөлийн ганц гол мандат чинь шүүгчийн хараац байдлыг хамгаалах шүү дээ. Өөрөө зөрчөөгүй ч гэсэн ерөнхийлөгч зөрчсөн үү? Зөрчсөн бол ерөнхий зөвлөл яагаад араас нь хөөцөлдөөгүй вэ гэдэг юм байна. Уучлаарай би түрүү та энэ тухай асуусан. Би дутуу хариулсан байна. За шүүхийн ерхий зөвлөл одоо 13 шүүгчийн томилгоотой холбоотой асуудал.
За мөн шүүгчийн аюулгүй байдал хараад бусдтай холбоотой асуудлаар бол одоо түрүүний хэлсэнчлэн хэл мэдээллийн байгууллагын тусламжтайгаар баггүй ажиллаад ирсэн. Та энийг бол одоо мөнх сайхан доктор та сайн мэдэх байх. Энийг бол одоо маш олон шүүх эрхий зүйлийн даргуулсан дүндэн дөрж байгаа шүүх эрхий зүйлийн гишүүд. За мөн шүүхийн одоо холбоод энэ жилээр одоо өөрийнх нь байр суурийг бол удаадар олон дахин илэрхийлж ирсэн. За энэ чиглэлээр бол одоо шүүх эрхий зүйл хойноос нас огт ажил хийгээгүй гэж бол одоо хэлэх нь бол одоо хэлж болохгүй хаа гэж бодож байна. За болор сайхан гэж хүнээс асуулт ирүүлсэн байна. Өөрөө бол одоо энэ захим яг хараад байж байгаа. Тэгээд нөгөө микрофон бас болохгүй нэг гэдэг. 3 асуулт байна, би танд уншиж сонсгоё. Танд намын гишүүнчлэл, танилын хүрээ, ажлын харилцаа зэрэгээс үүдэлтэй улс төрийн ямар нэгэн хамаарал бий юу? Та өөрийн хууль зүйн өндөр мэрэгчл хүний эрхийн хамгаалах чиглэлээр ажилласан туршлагаа хуваалцсан уу? Гэ 3 дахь нь болохоор та эрх мэдэлтэн албан тушаалтны өмнө өөрийн дотроо бодсон үн зүйлээсээ татгалзаж байсан эсвэл дуугарх байсан ч хилээ хазаж чимээгүй болсон үе байдгүй гэсэн ийм 3 асуулт. За баярлалаа. За намын гишүүнчлэлийн хувьд бол 2001 онд их хурлын тамга газарт анх ажилд орсноос хойш их хурлын тамгын газрын үндсэн зарчим бол одоо их хурлын ээлж сонгуулиар сонгогдсон нам ивсэл их хурлын гишүүдэд бол одоо алагчлалгүйгээр тэгш мэргэжил арга зүй хууль зүйн тусалцаа, техникийн тусалцааг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй. За энэ жүднээс бол одоо их хурлын тамга газарт 10 орчим жил ажиллахдаа бол одоо олон намын олон дарга хүмүүст бол ажиллаж ийсэн. Энэхэд бол одоо холбогдох их хурлын гишүүд, холбогдох хариалах байнгын орныхын гишүүдтэй бол алагчлах асуудал байхгүйсэн. Ер нь бол одоо миний өнгөрсөн 21 жилийн хугацаанд төрийн албанд ажиллахад бол одоо голдуул ер нь бол төрийн захиргааны жинхэнэ албан агчаар ажилласан. Ер нь бол дандаа л тэгж ажилласан. Ингээд бол одоо дандаа л одоо хараат бус бие даасан байдлыг хангасан ийм байгууллагууд бол ажиллаж ийсэн. Тухайлбал одоо их хурлын тамгын газар, шүүхийн эрхий зөвлөл гэх мэтлэнгээ. Тэгэхэд одоо энэ тохиолдол хэрхэн бие авч явах уу, хэрхэн одоо асуудалд хандах уу гэдгийг бол өөрөө сайн олон мэднэ. Ер нь бол одоо олон жилийн хугацаанд ажиллахад бол одоо ер нь бол төрийн албан агч, ёс зүйн дүрм, харилцаа хандлагатай холбоотой дүрм журмуудыг бол очсон байгууллага төр бол дандаа шинчилж, боловсруулж, судалж ийсэн. За энэ чиглэл дээр бол одоо улс төрийн албан улс төрийн одоо аль нэг нам эвсэлд бол одоо ажиллаж явах юм, ажилласан ч юм уу, тэдрийг дэмжих юм уу, давуу байдал олгох юм ийм зүйл бол одоо миний практик дээр байхгүй. За хүний эрхийн талаарх туршлага гэх юм бол одоо ер нь бол хүний эрх бол одоо би түрүү хэлсэн хүн хаана байна, тэнд хүний эрхчлэлийн асуудал, зөрчлийн асуудал яригддаг. За энэ дээр байгууллагууд ажиллахад бол одоо ялангуяа л одоо ажиллаж байхдаа бол одоо шүүхийн захиргаа, хуулийн асуудлуудыг, шүүхийн хүний нөөцийн асуудлуудыг хариуцж ажиллаж исэн. Энэтэй холбогдуулан эрх зүйн хэм хэмжээний актуудыг төслийг боловсруулдаг, тэрийг хамгаалж батлуулахад чиглэлээр л эдгээр бүгд одоо хүний эрх чөлөөтэй холбоотой асуудлууд хөндөгдөж идэг. Эдгээр одоо боловсруулсан хууль, улсын хурлын босны шийдвэрүүд нь одоо хүний эрх чөлөөг зөрчсөн байна уугүй гэдэг дээр одоо хянаж санал дүгнэлтээ гаргаж одоо их хурлын холбогдох байнгаараа их хурлын гишүүдэд одоо зөвлөмж өгж бичгээр өгдөг. За ингэж ажиллаж исэн. За эдгээр бүгд бол одоо хүний эрх чиглэлээр бол хангалтж исэн олон ажлууд байна. Тухайлбал одоо хамгийн сүүлийнх гэх бол эрүүл мэндийн даатгал ерхий газарт очиод иргэдийн одоо мэдээлэл авах эрх чөлөөг бол одоо хялбар амар болгосон. Энэ бол одоо захин болгосон. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бол одоо өмнө бол бас зарим нэг этгээдүүд, компаниуд, эрүүл мэндийн байгууллагууд одоо доор мэдэж одоо хуурамччгүй бүрдүүлэх замаар одоо эрүүл мэндийн даатгалын сангаас хэмжээний мөнгө авдаг байсан юм зүйлүүд бол одоо ажиглагдсан. Энэний дагуу л одоо холбогдох шалгалтуудыг бол эрүүл мэндийн байгууллага, лабораториуд одоо эрдэнэлийг совилол за эдгээр байгууллага шалгалтуудыг нэлээд өргөн хэмжээний шалгалтыг оруулсны дүнд бол одоо нэлээд хэмжээний зөрчил гарсан. Тухайлбал одоо Happy Veritas, NRB
гэх мэтлэн одоо 26 лаборатори шалгалт хийхэд одоо саяны 2 3 лабораториудад чинь Happy Veritas одоо иргэдийн одоо онцлог шинжилгээ хийхдээ бол одоо дутуу төлмөг хийсэн, дутуу бичвэр бүрдүүлсэн холбогдох хууль журмуудыг зөрчсөн гэдгүүднээс бол 860 сая төгрөгийн одоо улсын байцаагч актыг бол оногдуулсан. За нөгөө хэд нь бол 500 сая 200 хэдэн сая гэдэг ийм одоо актууд тогтоосон. За энэ бол одоо өнөөдөр энийг бол одоо тууштай хамгаалах чиглэлээр бол одоо холбогдох шүүхийн хууль хяналтын байгууллагууд төр бол одоо ажиллаж байгаа. Үйл ажиллагаагийн зогсоосон. Гэх мэтлэнгээ бол ийм ажлуудыг бол одоо энэ маань одоо цаашлах юм бол хүний одоо эрүүл мэнд одоо энэ За тэр 3 дахь асуултанд нь давж хариулж байгаа. За За ажил албан тушаалыг эхэлж байхад бол одоо хилээ хадж ийсэн үү, хүний эрхийн хэрэгчлөөтэй холбоотой асуудлаар дугаа чимээгөө сууж ийсэн үү гэдэг асуултыг лөө. За энэ асуултын хувьд бол одоо бас хариулахад заримдаа бол байсан. Заримдаа бол одоо чимээгөө суугаад харж ийсэн үе байгаа. Ер нь бол одоо бас дийлэнхтэй бол одоо би бас үгээ хамаагүй шулуухан хэлждэг. Оорч бүхэндэнгүй байдлаар л асуудалд хандах үе бол байдаг. Ийм тохиолдол бол одоо бас үгээ хэлдэг. За бас дуугүй байжсэн үе бол байгаа. За Алтан туяа. За намайг сонсож байна уу? Сонсож байна. За тэгэхээр өөрөө юуны Улсын хурлын байнгын хороонд байж байхдаа хүний эрхийн үндэсний комиссийн одоо тайлан илтгэлүүдийг аваад тогтоолууд гаргаж илаа гэж бичсэн байсан. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн тэр үе үеийн тогтоолууд дотроос өөрийн ч одоо санаанд үлдээд энэ нь одоо яаж хэрэгцсэн бол гэж зөвхөн тогтоол гаргахаас гадна тогтоолын бэлтгийг хариуцаж араас нь явж исэн сэтгэлээ чилээж исэн яг ямар асуудлууд байна вэ? Тэр талаасаа бидэнтэй нэгдүгээр хуваалцаач, хоёрдугаарт нь өөрөө хувь зүйн байнгын оронд байж байхдаа 100 гаруй хуулийг их барьж авч бас оролцчихсон гэж хэллээ. Яг хэдийн үед ажиллаж ирснийг мэдгүй учраас миний хувьд бол тухайлан одоо хуулийн залтыг бол асуухад хэцүү байгаа боловч нэг зүйлийг бол асууя гэж бодож байна. Яг тэгэхээр та бас 20 ангид нэлээдгүй олон шалгалтуудыг хийжсэн гэж өөрийнхөө анкетанд дурдсан байлээ. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссаас хууль зүйн байнгын хороонд хандаж шүүхийн шийдвэр биелүүлэх газрын тухай хууль дээр хоригдож байгаа этгээдийн өсгөлэн зарлагтай холбоотой хуулийн төслийг бол энийг бол хүлээн зөвшөөрөхгүй энэ хүний эрх чөлөөг бол хэмжээг бол тодорхой хэмжээнд зөрчсөн байна гэсэн юм дүгнэлт өгөөд явуулж исэн боловч харамсалтай нь одоо шүүхийн шийдвэр биелүүлэх тухай газрын хуулинд бол хоригдол одоо хоригдож явах хугацаанд өсгөлэн зарлаж болохгүй гэдэг тэр одоо зүйл залт бол орчихсон бол байсан. Тэгэхээр та энэ асуудал дээр ямар нэгэн талаар мэдээлэлтэй байгаа бол тайлбар хэлэхгүй юу? Хэрвээ мэдээлэл байхгүй гэж үзэх юм бол ер нь та 20 ангид байгаа хүн өсгөлэн зарлагтай холбоотой энэ өсгөлөнтэй холбоотой бас өсгөлэн зарлагтай холбоотой хүний ямар эрхүүд хөндөгддөг юм бэ, байдаг юм бэ гэдэг тал дээр бас өөрийн үзэл бодлоо хуваалцаач. За баярлалаа. Ер нь 2001 оноос баг Монгол улс дахь хүний эрх хэрэгчлөөний илтгэлийг их хурлд танилцуулж эхэлсэн санагдаж байна. Нэгдүгээр илтгэл, за баг хоёрдугаар илтгэлээс би баг байлцсан баха. За энэтэй холбогдуулаад одоо нийт нэг ажлын хугацаанд бол 7-8 хүний эрхийн үндэсний комиссийн илтгэллүүдийн одоо хурлууд дээр сууж ирсэн. Энэ илтгэлүүдтэй бол одоо дүн шинжилгээ хийж ирсэн. За илтгэлтэй холбогдуулаад одоо хууль зүйн байнгын орны тогтоол эсвэл одоо улсын хурлын тогтоолын төслийг бол боловсруулахад одоо оролцож ирсэн. Эдгээр одоо гарс батлагдсан тогтоолуудын хойноос хэрэгжилт нь ямар байгаа талаар бол холбогдох байгууллагууд дээр бол хойноос нь явж ирсэн үгүй гэдэг дээр бол одоо бас их хурлын байнгын ороод бол ажиллаж ирсэн. За миний санаж байгаагаар бол одоо цагдин хорих байгууллага анги хорих байгууллагууд дээр бол одоо холбогдох хөрөөний байрны одоо стандарт шаардлага хангаж гин үү, хүний эрх хэрэгчлөөг хангаж гин үү гэдэг дээр бол одоо миний санаж 2000 шарав дөрж даргын үед энд 2003 онд шарав дөрж даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байнгаараар хилцүүлж тогтоол бас гарч ийсэн. За энэ дээр л одоо тухайн миний санаж байгаагаар бол одоо хорих ангиудын
стандарт шаардлага болон тэр тухайд бол хангах тухай маш хүнд байсан. Өөрөө таслахаагүй, нэг хүнд ногдох талбай бага, чихтэй. Ер нь бол би өөрөө ч бас би нүдээр очиж үзчихсэн болохоор төлөв хүндэл над санагдчихсэн. За түүнээс хойш бол одоо 12 онд бол одоо 11 онд л бас 20 ангиуд дээр бол одоо их хурлын гишүүдтэй явж байхад бол 461 анги дээр 20 ангиудын нөхцөл бол нэлээд дээшилсэн шинэ байруудтай болсон гэж одоо анзаарэгдсэн. За гих мэтлэнгийн бас одоо нэг кейс хэлэхэд бол ингэж хойноос нас явж исэн байна. За хурал дээр ажиллахдаа бол одоо хууль зүйн байнгын орооны хамаарах асуудал, мөн одоо төсвийн байнгын орооны хамаарах асуудал холбогдох бусад хуулийн зөвлөх багтаас олон байнгын орооны хуулийн төслүүд дээр сууж ирсэн. За энийг бол би өөр харахтаа бол одоо 100 орчим хууль улсын хурлын бус шийдвэрийн төсөл гэж одоо яасан. Магадгүй одоо ер нь бол энэс их байх магадaltaа. За ингэ ажиллахдаа бол одоо голдуул одоо бас ялангуяа хууль зүйн байнгын ороод багтаал хүний эрх хэрэгжүүлэлттэй холбоотой хуулиуд дээр бол одоо бас богино хэмжээнд суусан байдаг. За 20 ангийн шалгалтыг бол би сайн хариулчлаа. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль одоо хуулийн холбогдох заалт 20 ангид цагдаа хоригдож байгаа, саатуулагдж байгаа иргэн өсгөлн зарлаж болохгүй гэдэг асуудал нь бол одоо хууль тусцсан байгаа асуудал дээр бол одоо энэ дээр одоо юу гэнэ ер нь бол одоо бас энэ хоёр талтай гэж харж байгаа. Нэг талаас л одоо хүний эрх хэрэгжлээний асуудал байна. Нөгөө талаас одоо тухайн саатуулагдж байгаа с ижигтэн яллагдагч чиг одоо бас эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой асуудлаар бол одоо бас одоо холбогдох төрийн байгууллага хойноос нь гал тавих ёстой. Энэ талаас бас ийм заалт орсон болов уу гэж бодож байна. Энэ дээр бас их тийм нарийн тайлбар хэлж одоо чадахгүй байна нэг л хэд. Цаг болсон байна. Амгаланбаатар ажлын хэсэг. За их хоёр нэр дэвшигчд амжилт хүсье. Тэгэд би нэг хоёр асуулт асууя гэж бодож байна. За нэгдүгээрт энэ төрийн өндөр албан тушаалтан болон удирдах албан тушаалтнуудын иргэний эрхийн хязгаарлалтыг ер нь нэмэгдүүлэх ёстой гэж өөрөө үздэг үү? Нэмэгдүүлэх ёстой гэж үздэг болвол ямар одоо иргэний эрхийн хязгаарлалтуудыг нэмэх ёстой гэж үздэг вэ? Бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол ямар энэ бууруулах ёстой гэж үздэг. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт түрүүний таны танилцуулгын дотор хууль зүйн байнгын ороонд байхдаа энэ хууль тогтоомж нь одоо улсын хурлаас батлан гаргаж байгаа хууль тогтоомж өөрөө энэ хүний эрх хэрэгжүүлэлт зөрчиж байгаа хэсэг тал дээр дүгэлт гаргаж ажилласан гэж ирлээ. Энэ тухайд ер нь хүний эрхийг зөрчсөн талаар ямар дүгэлтүүд гаргаж ирсэн бэ? Тухайлбал тодорхой нэг 2-3 кейс хэлж өгөөч гэж хоёр асуулт гэсэн. За Амгаланбаатарт баярлалаа. Төрийн өндөр албан тушаалтан, төрийн байгууллага удирдах албан тушаалтны иргэний эрхийн хязгаарлалттай холбоотой асуудал дээр бол хязгаарлалтыг одоо нэмэх үү, бууруулах ёстой гэдэг дээр бол иргэний эрхийг бол одоо нэмэх бууруулах асуудал бол яригдах ёсгүй баг. Төрийн ажил албан тушаал эрхэлж байгаатай холбогдвол одоо захиргааны чиглэлийн бол одоо бүрийн эрхийн асуудал бол байна. Тэгээс иргэний эрхийн асуудал бол одоо бусад иргэдтэйгээ ижил адилд тэгш байх ёстой. Албан тушаалын хувьд бол одоо тухайн ажил албан тушаалтай холбогдуулаад одоо бас захиргааны зарим нэмэлт эрхүүд байдаг. Энэ дээр одоо тогтоол шийдвэр гаргах, тушаал захирамж гаргах, хүн томилох ийм л одоо давуу эрхийн асуудал байдаг. За төрийн өндөр албан тушаалтнууд улсын хурлын гишүүд тийм бол одоо бас зарим халдшгүй байдал, аюулгүй байдал тай холбоотой бас ийм албан тушаалын бас давуу эрхийн асуудал байх ёстой гэж бодож байна. За бууруулах шаардлагатай гэх юм бол за жишээ нь бол одоо төрийн өндөр албан тушаалтны хувьд бол одоо улсын хурлын гишүүн дээр жишээ аваад ирээ л да. Улсын хурлын гишүүн одоо гэмтэрх үлдчихэд
үлдчихэд одоо их хурлын гишүүний бүр эрхий заавал төтгөлзүүлэн байж одоо тухайн үеийг одоо асууж байцаах, цагдан хорих, төр саатуулах ийм асуудлууд одоо асуудлууд дээр бол би жоохон бас эсрэг байр суурьтай ханддаг. Энэ дээр бол одоо заавал их хурлаар оруулаад прокурор, ерөнхий прокурорын саналтаагаар орж ирээд их хурлаар оролцож хэлэлцүүлээд тогтоол гаргаад ингэж одоо тухайн төрийн өндөр албан тушаалтны одоо бүрийн эрхийг мөрдөн байцаах, хэр бүртгэл хэлтийн ажиллагаа явуулах, саатуулах их одоо шаардлага байхгүй. Энэ бол одоо хэрвээ одоо гэмт хэрэг үлдсэн үлдэг бол одоо очиад хэрэг яриад ингээл хэлээл одоо нотлол батлал гараад ирэх асуудал шүү дээ гэж бодож байна. За хоёр дахь асуудал дээр хоёр дахь асуудлын хувьд бол за хууль зүйн байнгын сад нь бусад байнгын хорон дээр одоо хэлцэж байгаа шийдвэрийн төслүүд нь одоо Монгол Улсын үндсэн хууль зөрчиж гинэ гэдэг аль одоо өгөлт гаргана уу гэж одоо хууль зүйн байнгын санал ирүүлдэг юм зохицуулттай. Үүний дагуу бол одоо бас саналууд ирэхэд бол одоо миний бие манай байнгын ажлын албад дээр бол ажилладаг байсан. За тодорхой кейс ярих юм бол за төсвийн байнгын өндөр хэлцэж ийсэн татвар ногдуулалт холбоотой хууль төсвийн байнгын байнгаас одоо их хурлын чуулганаас төсвийн байнгын ирүүлсэн. Тэгээд энэ дээр бол одоо бид нар ажиллаад 5-6 заалттай одоо татвар төлөгчдийн одоо эрх нь зөрчигдөж гин үгүй юу? Татвар ногдуулалт нь одоо үнийг ялгууртаа тэгш хуваарлаж чадж гин үгүй юу гэдэг ийм асуудлууд одоо гэсэн ийм заалтуудтай бол одоо дүнэлтийг гаргаж одоо хууль зүйн байнгын хурлаар хилцүүлж тэрнээс миний санджаагаар тэрнээс нэг 6 саналын нэг 4 нь хууль зүйн байнгын дэмжигдэж чуулганы нэгдсэн хурлаанд хилцүүлэгдэж бас дэмжигдэж исэн ийм зүйл байгаа. За 2-3 кейс хэлэхээр бас зарим нь санаж өгөхгүй байна. Улаанбаатар дургаа. За тунгалаг гэж оролцож асуулцсан хэл. За нэр дэвшигчээс асуух хоёр асуулт байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар нэр дэвшигчдэд маш цөөхөн буюу 3хан одоо ийм шалгуур тавьж байгаа. Тэрний одоо нэг шалгуур нь бол юу гэхээр та хүний эрхийн мэдлэг чадвартай хүний эрхийг хүндэтгэж дээдэлдэг болохоо үйл ажиллагаагаар одоо батлан харуулсан байх ёстой гэдэг шалгуурыг яаж хангаж байгаа бас дахин тодруулан хэлнэ үү. Өөрөөр хэлбэл энэ хүний эрхийн үндэсний комиссийг өчигдөр болон өнөөдрийн хурлаар шүдгүү арслантай адилхан. Тэгэл жилд нэг тайлан хүний эрхийн нөхцөл байдлын тайлан бичдэг. Тэгээ юу гэж юу ч өөрчлөгддөг гэсэн юм шүүмжил бол одоо энэ ажлын хэсгийн комиссийн гишүүдээс болон асуулт асууж оролцож байгаа одоо хүмүүсээс гарч яана л да. Энэ бол таны үйл ажиллагаатай холбоотой байсан уу? Өөрөөр хэлбэл та энэ одоо их хурлын хууль зүйн байнгын хороонд одоо зөвлөх хүртэл ажлыг хийчихсэн байна. Энэ хүний эрхийн тайлангуудыг хилцүүлээд тогтоолыг гаргуулж исэн байна. Тэгэхээр энэ тогтоолууд хэрэгждэггүй байсан гэж юм хүмүүс хэлгээд байгаа шүдгүү арслан байсан гэдэг юм тийм. Тэгэхээр та энэтэй холбоотой одоо тодруулга өгнө үү? Хоёрт нь болохоор таны би бас ингээд намтар түүхийл болгосон юм чинь харахаар илүү менежментийн чиглэлээр л ажиллаж байсан байгууллагуудын дүрм журмыг боловсруулж байсан. Тэр чиглэлээр удирдлагын академид суралцж одоо байсан байх юм. Хүний эрхийн чиглэлээр бол сурч мэргэжил дэвшлүүлсэн юм да харагдахгүй байна. Тэгэхээр энийг бас тодруулж хэлнэ. Гуравт нь та тухайн үед байнгын хорон дээр хамгийн сүүлийн ихтгэл хүний эрхийн хэдэн оны ч үгүй санахгүй хүний эрхийн үндэсний комиссийн ихтгэл хэлцүүлэхэд буюу бэлгийн цөөнх LGBT хүмүүсийн эрхийн тухай одоо асуудал ороход бол байнгын хорон дээр маш их эсрэг үзэлтэд тулгарч ирсэн. Улсын их хурлын гишүүдээс эхлээд байнгын хорооны гишүүд бол энэ асуудлыг байх ёсгүй асуудал Монгол хүний эрхийн үндэсний комиссийн энэгээр дуурах ёсгүй гэж одоо байр суурь илэрхийлж явахыг би бол гэрч байсан. Тэгэхээр та энэ талаар ямар үзэлтэй байдаг вэ? За ерөнхийдөө бидний цаг төгсөж байгаа учраас товчхон хариуллаа. За баярлалаа танд.
За хүний эрхийг дээдлдэг талаар хүний эрхийн үндэсний комисс шүдгүү арслангийн тухайд бол ер нь бол 2000 оны комиссийн тухай хуулиар би бас тэгж хуулийг харахад бол би тэгж бас харсан санал нэг байдаг. Юу ихээр одоо хүний эрхийн комиссийг бол одоо бас өнгөрсөн хугацаанд бол ажиглаж байхад бол одоо бас төрийн бусад байгууллагууд үл ойшоодог. Нэг бас хүний эрх хэрэгжлэгээр бас хангах чиглэлээр бас олон нийтэд гарч одоо бас дуу хоолойгоо өргөх нэг баг. За холбогдох төрийн байгууллагуудаар бол одоо санаачлах шаардлага гарах асуудал одоо бас их тийм олонний нүдэнд их анзаарэгдэх байдал бол ажиглагддаг байсан. За одоогийн шинэ хуулиар бол одоо бас давуу байдлууд бол бас холбогдох заалтууд бол хуульчлагдсан байлээ. Энэ дээр л одоо иргэдийн өргөдөл гомдол зөрчсөн эрхээ сэргийлэхээр одоо өргөдөл гомдол ирсэн тохиолдолд одоо хэн шалгалтын ажлуудыг явуулна. Хэн шалгалтын ажлуудын дагуу одоо холбогдох зөвлөм шаардлага холбогдох байгууллагад хөргүүлнэ. Энийг бас тодорхой хугацаанд биелүүлэх ёстой. Биелүүлээгүй тохиолдолд одоо тухайн албан тушаалтанд одоо мөн албан тушаалыг одоо ажлаас чөлөөлөх, огцруулах шаардлага тавьдаг. Огцруулах ёстой. За мөн одоо хуулийн этгээд компаниудын одоо тусгай зөвшөөрлийг одоо төтгөлзүүлэх, цуцлах хүртэл арга хэмжээ авах ийм бол болцоог бол одоо хуульчилж өгсөн байдаг. За энэ бол одоо бас маш том давуу тал. Тэгэхдээ инглигээд бас хүний эрхийн үндэсний комисс асуудал тухайн албан тушаалд хариуцлага тооцох. Хэрвээ одоо тухайн албан тушаал дээд шатны албан тушаалтанд одоо чөлөөлөхгүй, сахилгын арга хэмжээ авахгүй, огцруулахгүй байгаа тохиолдолд бид нар яах вэ гэдэг асуудал байна. Төрийн албан зөвлөлийн тухай хууль, шинэ хуулиуд, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль дээр бол одоо ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэг нэлээд их тийм сайн заалтууд байдаг. Тэр албан тушаалтны бол зовоол огцруулдаг юм бололцоо боломжийг болоод эдгээр хуулиуд олгоцсон байдаг. За яг хүний эрхийн үндэсний комиссийн тухай одоогийн сая батлагдсан хуулийн дээр бол бас бүрэн дүр хангалттай биш байна гэж би харсан. Тэгэхээр энэ чиглэлээр бол хүний эрхийн үндэсний комисс хэдийгээр хууль нь эдгээрийг бол одоо боловсронгуй болгох чиглэлээр бол цаашдаа ажиллах шаардлагатай. Хүний эрхийн үндэсний комиссийн бага хүнтэй, бага аппарат байдаг юм. Монгол улсын хэмжээнд одоо хүний эрхийн асуудлыг хөндөгдөхгүй гэдэг байгууллага аж ахуйн нэгж хуулийн этгээд гэж байхгүй. Тэгэхээр энэ бүгдэд одоо хурж ажиллахад бол одоо төрийн байгууллагуудын дэмжлэг чухал. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн бол бүрийн эрх илүү өндөр байх ёстой гэж харж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссийн шийдвэр, зөвлөмж, шаардлагыг бол одоо төрийн байгууллагуудад нэлээд өндөр хэмжээнд хүлээж авч, анхаарч, тэн дээр ач холбогдол өгж энэ комиссийн шийдвэрг одоо биелүүлэхгүй тохиолдолд бид нар бас өөрснөө болрын шиг гэдэг ийм бас толгоонд нь бас юм суулгах ёстой. Энэ чиглэлээр нэлээд сайн ажиллах ёстой гэж харж байгаа. Тий. За зөвлөхөр ажиллах тогтоод комиссийн тухай хуулийн 2001 онд бий томилогдсон болохоор одоо бас тухайд одоо комиссийн тухай хуулийн дээр л ажиллаж байгаагүй. За хүний эрхийн чиглэлээр одоо сурсан байдал гэх юм бол сурсан ажилласан байдал гэх юм бол түрүү би энэ талаараас нэлээд баггүй ярьлаа. Ажилласан байдлын талаар бол хүний эрхийн комисс хүний хангах чиглэлд баггүй ажилласан. За сүх гэрэл гэж хүний асуултыг аваад тэгээд өнөөдөр бидний хугацаа болж байгаа шиг байна. Сүх гэрэл. Намайг сонсож байна уу? За сонсож байна асуулт асууж. За баярлалаа. Надад асуулт асуух боломж олгосон. Тэгэхээр зэрэг нэр дэвшигч маань бол энэ өмнөх жилүүддээ бол илүү одоо захиргааны төрийн захиргааны шүүхийн байгууллагуудаа ажиллаж байхдаа бол тухайн байгууллагуудын саадгүй үйл ажиллагааг хангах чиглэлийн илүү ажил хийж исэн байна гэж харж байна л да. Тэгэхээр зэрэг нэг ийм асуулт байна. Шүүхтэй даатгалтай холбоотой ажиллаж байсан учраас бол бизнес ер нь хүний эрхийг хэрхэн зөрчдөг вэ? Аль салбарын бизнес илүү зөрчдөг вэ? Гэсэн хоёр асуулт, товчхон асуулт. Тэгээд үүнээсээ үүдээд бол нэгдсэн үндэсний байгууллага бизнес ба хүний эрхийн чиглэлээр гаргасан зарчмууд, баримт бичгүүд байдаг. Эдгээрийн алийг нь хүний эрхийн комисс, хүний эрхийн комиссийн гишүүн
хэрэгжүүлэхэд оролцох нь зүйтэй вэ гэсэн энэ асуултанд хариулж. За баярлалаа танд. За бизнесийн салбар хувийн ишлийн салбарт хүний эрхийн эрхчлөөний асуудал яригдана. За хамгийн их зөрчлийн асуудал бол хаана байх вэ гэдэгт бол би одоо уулуурхаан салбарт хүний эрхийн зөрчил илүү их байдаг болов уу гэж харж байна. Яагаад юм гэхээр одоо уулуурхаан салбарт ажиллаж байгаа ажил тий одоо хөтөлбөр аюулгүй байдлын асуудал байна. Эрүүл мэнд, улсрлын асуудал байна. Эдгээр нь бол одоо төдийлөн сайн хангалтгүй байдаг. Энэ магадгүй одоос манад одоос уулуурхаан салбар хөгжөөд удаагүй шинээр компани сүүлээд бий болж байгаа холбогдуулаад одоос тухайн компани хуулийн хувьчлуудыг бас одоо эдийн засгийн хувьд бас өчин чадал нь болоогүй, эдгээрх ажиллах амьдрах нөхцөлийг сайн хангаагүй байдал бол байдаг бах. За мөн одоо хөдөлмөрлөг хэрэгтэй холбоотой асуудлаар бол одоо бас холбогдлох хөтөлбөрийн гэрээ эдрэгээ байгуулдаггүй байдал. За эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй байдал. За хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал. Эдгэрийн хангагддаггүй байдал бол одоо бас бишгүй байд юм шиг үлээ. Тэгэхээр одоо таны асуулт нь бол миний хувьд бол уулуурхаан салбар бол одоо бизнесийн салбарт бол илүү хүний эрхчлөөг одоо зөрчигдөх магадaltaй салбараа гэж би харж байна. За хоёрдугаар асуултын хувьд за хоёрдугаар асуултын сандгүй. Өөрөөр та хоёрдугаар асуултыг дахиж асууж болох уу? Сонсож байна уу? Нэгдсэн үндэсний байгууллагаас бизнес ба хүний эрхтэй холбоотой нэлээдгүй олон зарчим баримт бичгүүд батлагдсан байдаг. Энэ баримт бичгүүдийн зарчмуудыг хэрэгжүүлэхэд хүний эрхийн үндэсний комисс тэр дотор хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хэрэгжүүлэхэд оролцох ёстой юу? Та чухам яг юунд нь оролцох боломжтой вэ? За нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей дээрээс одоо эдийн засаг соёлын пакт байдаг. За энэ дээр одоо хүний хөдөлмөрлөг эрх, эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулахтай холбоотой эрх гэх мэтлэнгийн болоод эрхүүдийг бол одоо зохицуулсан байдаг. За энэ дээр одоо хүний эрхийн үндэсний комиссийн хувьд бол одоо хүний эрхийн чиглэлээрх одоо хамааралтай асуудлаар бол одоо холбогдох дүрм журмуудыг конвенцуудын одоо хэрэгжилтийг хангах. За олон улсын гэрээ конвенцуудын заалтыг бол одоо Монголын хууль тогтоомжид одоо шигтгэн суулгах. За эдгээрийг биелэлтийг хангаж одоо ажиллах. Ийм бол үндсэн чиглэлгүй бол хүний эрхийн үндэсний комисс болон хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний хувьд бол одоо ажиллах үүрэгтэй. Эний биелэлтийг хангуулах ёстой. За юу хоёр асуулт ирсэн байна. Энийг зүгээр товчхон хариулчаарай бас одоо тэгээд угаасаа бүгд асуулт манай цаг болж байна. Бид нэр яг нэг 10 минутын юутай илүү яваад байгаа. Тэгээд за нэгдүгürt нь Алтан туяа гэж энэ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болсон байхад 20 ангиудад хоригдлууд асуудлаа түргэн шуурхаа үр дүнтэй шийдвэрлэх үүднээс үлсгэсэн зарлах гээд 20 ангийн ажилтнууд хуулийн дагуу үлсгэсэн зарлуулахгүй гээд хооронд нь зөрчилтэй үүссэн маргаа орж ирсэн бол та яаж шийдвэрлэх вэ гэж байна. Хоёрт нь баттуул гэж хүнээс төрийн байгууллагын удирдах албан тушаалд багагүй хугацаанд ажиллаж байгууллагын хэмжээнд мөрдөгдөх дүрм журам баталцаж байсан байна. Удирдах хугацаанд ажлын байранд дах бэлгийн дарамтаас үржилсэн сэргийлэх талаар дүрм журам гаргаж байсан уу? Эсвэл тодорхой дүрм журамд өөрийн санаачлагаар тусгуулсан жишээ байвал хэлж өгнө үү? За энэ хоёр асуултанд та товчхон хариулаад тэгээд өнөөдөр бидний цаг болж байна. За баярлалаа. За 20 ангид саатуулагдж байгаа сэжигтэй ялдагдагч өсгөлэн зарлах тохиолдолд одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний хувьд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг дээр бол мэдээж одоо өргөлгөмбөл ирсэн даруйд бол одоо газар дээр нь очиж ажиллах ёстой. За ингээд ажиллахдаа бол одоо холбогдох хууль тогтоомж олон улсын гэрээний заалтуудыг бол одоо холбогдох байгууллага албан тушаалд нь тавина.
За өлсгөлн зарлуулахгүй байх талаар бол анхаарна. Өлсгөлн зарлаж болохгүй гэдгийг бол одоо төрийн байгууллага албан тушаалнаас бол одоо тавих нь бол одоо учир дутагдaltaй. Харин энэ дээр өлсгөлн зарлуулахгүй байх талаар тухайн иргэн одоо иргэнийг одоо эрүүл 20 ангийн эмнэлэгт юм уу эрүүл мэндийн байгууллагт хэвтүүлэх. Үнэхээр одоо мөрдөн байцаах ажиллагаа нь одоо хууль ёсны дагуу тодорхой нэгдэ цагтаа хорсон байна уугүй хэсэг хүний эрх зөрчиж гин үгүй хэсэг төр бол одоо бас хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний хувьд бол одоо бас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бол одоо харж одоо асуудал хариуцсан мөрдөн байцаагч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага прокурорт одоо санал зөвлөмжөө өгөөд ажиллана гэж бодож байна. За бэлгийн дарамтаас одоо сэргийлэх чиглэлээр холбогдох эрх зүйн хэмжээ боловсруулах хэвцтэй бол одоо хэрхэн ажиллаж байсан бэ гэдэг асуудал байна. Энэ дээр л одоо ер нь бол төрний миний ажилласан байгууллагууд дээр би очиод одоо ер нь бол дандаа шинэ байгууллагууд байдаг, шинэ хуулиудыг хэрэгжүүлэх гэж очиж исэн. Ингээд бол одоо төрийн албаа хаагч чи одоо 904 хөдөлмөрийн дотоод журам за иргэд хөдөлмөрчдөд одоо төрийн үйлчлэгээ үзүүлэхтэй холбоотой дүрм журмуудыг бол боловсруулж исэн. За ингэж олцохдоо бол одоо тухай одоо хүнийг бол одоо нагц хүйсээр нь ялгарлан гадуурч болохгүй, хуулийг тэгш байх ёстой, төрийн албаа хаагч одоо хууль захирагдах ёстой. За мөн одоо төрийн албан хаагч одоо өөрийн манай ажилтнуудын бол одоо дотоод одоо ажлын байранд дах бэлгийн дарамт эдний асуудлууд одоо байх ёсгүй. Игсэн тохиолдолд одоо сахилгын арга хэмжээ аавна гэдэг бол иймэрхүү бол дүрм журм заалтууд бол одоо холбогдох шийдвэрийн төслүүдээр тусаж батлагдчихсэн. За энэ бол одоо ер нь бол заавал батлагдах ёстой. Бүхэл одоо байгууллагуудын одоо иймэрхүү эрх зүйн актуудын ийм зохицуулт бол байж идэг. Ийм байдлаар одоо ажиллаж исэн холбогдох одоо заалтуудыг энэ чиглэлийн одоо холбогдох заалтуудыг шийдвэрийн төсөл тусгаж ажилласан байдаг. За баярлалаа. За баярлалаа. За ингээд нийт төвчийн их баяртай ярилцах хугацаа өндөрлөж байна. Тэгээд танд их баярлалаа, амжилт хүсье.